За хамгийн эхлээд бид нар 15-аас 22 насны оюутан залуучуудыг нийгэм дадлын шимтгэлээр төлөхгүй байх сонголтыг өгж байгаа. Оюутан гэж байгаа шүү. 20 настай одоо гэрэлмаа оюутан болвол төлөхгүй байж болно. 20 настай Авбакир уурхаад ажиллаж байвал та харин төлнө шүү гэж. Яг тэгэхээр би одоо ажлын ачаал нагрууз аваад эхэлж гисэн би тэтгэврийн насаа явуулах хэрэгтэй учраас яг үйлдвэрлэл дээр ажиллаж байгаа одоо залуучуудаа бол ер нь төлхөн зов бай. Таны нийгмийн хамгаалалт дороотно. Оюутан залуучууд маань сурахын хажуугаар хөдөлмөр эрхлэх юм бол нийгэм дадлын шимтгэлээ би төлөөд яах юм бэ? Үгүй бол би визэнд ороход над хэрэгтэй учраас би төлнө гэдэг сонголтыг үлдээж байгаа. Энэ маань нэг талдаа нөгөө оюутныг одоо цагийн ажил эрхлээд орлоготой байх боломжийг бүрдүүлж байна. Нөгөө талдаа ажиллах хүч дутмаг байгаа үйлчилгээний салбаруудад ажиллах хүч нийлүүлэх бас бид нар манайх ч бас хөдөлмөрийн яам шүү дээ. Хөдөлмөр эрхлэлийг дэмжих хэрэгтэй. Энэ хүрээнд ингээд эрэлт нийлүүлэлтийн зохицуулаад явж байгаа. За бид нар 5 хүнтэй тийм ээ 5 хүртэлх одоо жилийн өмнө бүртгүүлсэн аж ахуй нэгжийн хэрвээ та 5 ажилтан тавал 3 ажилтныг шууд нийгэм дадлын шимтгэлээс чөлөөлж байгаа. За энэ маань одоо шинээр стартап буюу шинэ бизнес эрхлээд нөгөө 5 хүнийхээ нийгэм дадлын шимтгэлийг төлмөр байдаг, хөрөнгө мөнгө байгаад байдаг тийм ээ 5 хүн маш сайн мэдэн дээ. Чин заримдаа нийгэм дадлын өрөнд орсон л одоо цохиж явдаг шүү дээ. Тийм учраас одоо энийг болвол тий одоо байгуулагдсан байгаа бол таны 3 ажилтныг чөлөөлж таныг одоо энэ бизнес эрхлээд хөл дээрээ босоход нийгэм дадлын шимтгэлд дарамт болоод байгаа мó да. Энэ судалгаагч бид нар маш тал талын судалгаанууд хийсэн. Ингээд саяны одоо 3 хүртэлх ажилтны нийгэм дадлын шимтгэлийг чөлөөлё гэдэг асуудал орж ирж байгаа. За энэ маань бол одоо яг энэ сүүлийн 5 жилийн хугацаанд бүртгүүлж үйл ажиллагаа явуулж байгаа 5-аас ихгүй ажилтнаа гарааны бизнес эрхлэгчдийг одоо 3-ын чөлөөлё 3 хүртэлх гэдэг. Иймэрхүү поструудыг та бүхэнд өгчээ. Боломжуудаа хаачих уу гавь. Энэ бол сонголттой шүү тий. Яагаад энэ та маш зөв асуулт асуулаа. Энэ нийгэм дадлын шимтгэл төлөхөөр хүмүүс зөвхөн нөгөө тэтгэвртээ гаргахад л одоо хэрэгтэй зүйл шиг бодоод байдаг. Гэтэл эн чинь тэтгэврт гартлаа нийгэм хамгаалалтын маш олон үйлчлэгийг авдаг шүү дээ. Юмыг яаж мэдэх үйлдвэрлэлийн осолд өртүүл яах юм тийм ээ. Гинт ажлаас халагдвал тэтгэмжээ яах юм. Декрет бусад зүйлүүдээ яах вэ тийм ээ. За наазах нь визэнд орох зээл авах тийм ээ. Гэцэрэг юм үйлчлэгээнүүд байдаг учраас улс төлөхгүй шууд чөлөөлчихөж байгаа юм тийм. Тэгэхээр яг уу даралт за даралт үүсэхгүй бид нар аж ахуй нэгжүүдээ бас дэмжээ гэж байгаа. За бас нэг асуудал яригддаг одоо гэрээгээр гүйцэтгэж байгаа ажил дээрээс та нар нийгэм дадлын шимтгэл аваад байна штэ гэсэн асуудлууд ярьдаг. За ялангуяа оюуны хөдөлмөр эхэлдэг одоо багш нар дээр их байдаг. Одоо янз бүрийн төслийн ажлыг 5 төсөлтөд гэрээ хийгээл нэг 5-10 сая төгрөг орж ирсэн шууд 30% шүүрдээд л авчдаг шүү дээ. Тийм учраас 2 хүртэл гэрээ танд өөрт чинь ашигтай байгаа 2 гэрээгээ сонгоцгоо. Бусдын шууд чөлөөлөе гэж. Энэ маань одоо ялангуяа ихтэй сургуулийн багш нар мөн одоо барилгын ажил гүйцэтгэдэг залуучуудад бас хэрэгтэй юм заалт орсон байгаа. За бид нар ажил олгогч талдаа бас ажил олгогчийн төлдөг нийгэм дадлын шимтгэлийг 0.1-ээс 0.9% бууруулж байгаа. Яагаад 0.1-ээс 0.9 гэхээр энэ маань нөгөө хөдөлмөрийн нөхцлөөс шалтгаалаад хүнд нөхцөлд бол үйлдвэрлэлийн ослын шимтгэлийг илүү төлдөг байхгүй 2.5 хүртэл. Энийг бид нар 0.1-ээс 0.9-ээр бууруулж өгье гэж байгаа нь улсын төсөв дээр хэдий одоо 100 орчим тэрбум төгрөгийн ачаалтаа ч гэсэн бид нар нөгөө одоо нийт ажил олгогчдоо бас нийгэм дадлын шимтгэлийг тодорхой хэмжээнд бууруулж өгч байгаа явдал. За та бүхэн сошиал дээр анзаарсан баг. Зарим одоо улс төрчдийн ярьж байгаа ерөөсөө энэ ажил олгогчийн нийгэм дадлын шимтгэл гэдэг бол ерөөсөө хинт ч хэрэггүй зүйл шүү дээ. Энийг авч хий гэдэг тийм. Энэ чинь бид нар нэгдсэн үндэсний байгууллагад бүртгэлтэй 193 улсаас тийм ээ 75% нь яг манайх шиг тогтолцоогоор явдаг шүү. Сайн надаас хэн асууж байна? Энэ манай хэв санаа нэгдлийн тогтолцоо буруу тогтолцоо шүү дээ. Нэг нь асууж шиг боллоо. Энэ нүүбэд бүртгэлтэй 193 улсаас тийм ээ 75% нь яг манайх шиг тогтолцоогоор явдаг. Энэ улсуудын 75 орчим хувь нь ажил олгогч нөгөө нийгэм дадлын шимтгэлийн ажилтныхаа өмнөөс заавал төлж явдаг байхгүй юу? 8.5 байгаа 5 хүн тийм. Хэрвээ ажил олгогчийн 8.5 буурчих юм бол таныг яг тэтгэврт гарах үед бодох орлогын бүрэлдэхүүн хэсэгт орж явдаг учраас таны тэтгэвэр тэр хэмжээгээр шууд муунаас. Нэг бол ажил олгогчийн төлжөөс 8.5-ыг ажилтнанд нөхөж төлөх шаардлага гарч ирнэ. Энэ чинь ажил олгогч одоо яг та бүхний одоо энэ залуу улсуудаар ажил хөдөлмөр эхэлж байгаад яагаад өмнөөс нь 8.5% төлж ийн гэдэг чинь өөрөө энэ